дахь их бүтээн байгуулалтын ажил энэ хавраас өрнөнө. Монголдо бүтээцгээ урьяатай бүтээн байгуулалтын ажилд энэ жил нэг их найт төгрөгийг зарцуулахаар болсон байгаа. Ардчилсан намын сэтгүүлчидтэй хийдэг 4.1 уулзалтаар бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх томоохон ажлуудыг танилцууллаа. Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг улсын төсөв, бондын хөрөнгө, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх юм байна. Аль болох экспортыг дэмжиж, импортыг орлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн зэрэгцээ зам барилга, уулуурхайн салбарын томоохон ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Энэ жил бол замын салбарт бол та бүхэн мэдж байгаа 6 аймгийн төвийг бол холбох энэ ажлыгаа бол үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жил бол хэсэг одоо зам үлдсэн Хөвсгөл аймаг, Дорнод аймгийн асуудлыгаа бол энэ жил бид нар бол дуусгана. За дээрэс нь бол Говь Алтай аймаг, Завхан аймаг, Өмнө Говь аймаг, Сүхбаатар аймагуудын төвийг засмал замаар холбох энэ ажлыгаа бол бид бүхэн энэ жилдээ хийж дуусгана. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жил бид бүхэн 18 уулзуурыг бол холбосон. Энэ жил бол нэмж 15 уулзуурыг гудамж зөрчлийн хүрээнд бол хийн. За Улаанбаатар хотод бид нар бас түүхэндээ анх удаа хурдны замтай болох энэ ажлыгаа бол 14 онд эхлүүлнэ. Туулгал дагсан энэ хөндлөн урт одоо хурдны замыг эхлүүлэх ажлыгаа энэ жил бол хийж эхэлнэ. Ардчилсан нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлаж, сурагч багш нарыг бэлтгэх ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэдгээ мөн дуулглаа. За мөн намын дүрмдээ өөрчлөлт оруулахар болсон байна. 2 дугаар сард үндэсний зөвлөлт хорооны хурал ээлжид хурал болно. За энэ хурлаар улс төрийн намуудын хуульд оруулах үжил баримтлал, за үүнтэй холбогдуулан намын дүрмд оруулах өөрчлөлтийн асуудлыг хилцэхээр бэлдэж байна. За энэ жилийн бүтээн байгуулалтын ажилд гадны хөрөнгө оруулалт баггүй хувийг эзэлнэ гэсэн найдвар байгаа юм байна. Мөн улс төрийн намуудын сонгуулийн амлалт болох бэлэн мөнгөний амлалтыг тараах гэж Чалка компани тавьсан өөр нэмгэрч байгаа. За 5 толгой нүрсний экспортыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Шуудан үйлчилгээг хэрэглэх